Бичлэгээ эхлэхээс өмнө эксүүдтэй хандаж хэлэхэд намайг алдсан. Хогчин Бүхэл харилцаандаа би эрэгтэй хүнийг тулганд байж, багнанд байгаад түшиж, дэмжиж, хамтдаа суралцсан өсөн дэвшихийг л гол баримталдаг байсан болохоос биш би хизээж эрэгтэй хүнээс авах гэж, ашиглах гэж би эрэгтэй хүнийг сонгодог байгаагүй. Гэтэл тэр хүмүүсийн хөгжлийн түвшинд тэнд хүрээд цогсоод, ханаад явахыг сонгосон болвол одоо яг их үү? Бидний бүгдийн зам тэгээд нийлээгүй тус тусын замаа хөөсөн баг. Тэгээд энэ үечлэгэн дээрээ би өөрийнхөө нэлээд алдаа дутагдлыг ярингууд битгий хөөрж гошгороорой ойлгосон. Хэдий би ингээл амар аз жаргалтайгаар сингл байдаг ч гэлээ хүн л болсон юм хойно хүн шиг хайрыг хүсдэг. Заныхаа хантайгаа уулзрахыг хүсдэг. Ер нь хүний амьдралын эцсийн зорилго хайртай хүнээ олоод үр өдмө уулдъя аз жаргалтай амгалан амьдрах нь эцсийн зорилгоо гэж боддог байхгүй юу? Багасаа ч тэр уул нь бол 5 хүүхэдтэй болоод гэртээ өнөртгөн гэрүүлдээ сайхан амьдрын гэж боддог байсан. Тэр хүсэл мөрөөдөл манд одоо ч гэсэндээ байгаа, хэвээр байгаа. Гэхдээ миний харилцаанууд бүгдээрээ болоогүй, дуусчихсан. Тэгээ ингээд энэ хантай учрна гэдэг зүйлийг нэг амьдралын төсөл гэд бодоод үзчихэл та. Тэхийн тулд бид нэр төслөө хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм нь судалгаа гэдэг тийм. Өмнөх төслүүд яагаад урт хугацаанд үргэлжлэхгүйгээр богино хугацаанд болоод дуусчихваа. Засаж залруулах зүйл юу байна гэж ухахын тулд яалтчгүй өмнөх харилцаанууд руугаа буцаж өнгөрсөн рүү өнгөөхөөс өөр аргагүй болсон. Хэрэв миний энэ бичлэгийг үзэх юм бол би бүх өдрийн тэмдэглэлүүдээ шатаасан байгаа. Шатахаас өмнө бүгдийг нь уншиж үзэхэд бараг 90% нь эрэгтэй хүнээс болж шарх авсан, гомдсон, гонхорсон ийм зүйлүүд байсаахгүй юу. Тэгээд ерөнхийдөө нэг надаас шалтгаалсан хит хитэн ийм нийтлэг алдаануудыг би олж харсан байхгүй юу. Жишээ нь бол анхны хайрын төвгээ та нартайгаа хуваалцъя л та. 9-р ангид байхдаа би Багнуут сурдаг байлаа. Эрэгтэй найзуудтайгаа нийлдэг. Гэтэл яг манай найзуудын дунд Америкаас нэг залуу ирсэн. Иргэн зээ гэд. Тэр залуу ирээд гоё юм хипхоп хувцлал яг модонд ордог гэсэн амар гоё зөвүүн хувцалтай, цэвэрхэн царайтай тийм залуу байв. Тэгээ надад ч гэсэндээ таалагдаад бит хоёр ямартай ч ингээд харилцаад үерхэд эхэлвэ. Тэр чинь миний бараг амьдралын хамгийн анхны үерхэлээс юм аа. Тэмдээч анхны үнсэл тэгэл бүхэл анхны гоё мэдрэмжүүдийг надад мэдрүүлсэн залуу байсан. Ингээл зүрх мөрөх тухайн үед чинь галаар зүрх хасаах масаах чинь тренд болж илаа. Надад ингээ галаар зүрх хасааж бүгч мөгвөл. Тэгээ явж байгаад 3 сар гарсан болсны дараа би ч өөрөө жоохон цалхалсан маягтай. Тэгээ байжсэн чинь тэрийг маань ч мэдсэн юм уу яасан. Гэхдээ хэлсэн үг нь үнэн ч юм уу бодлаач юм мэдэхгүй заяа. Надад юу гэж хэлсэн гэхээр би эмэгтэй хүнтэй 100 хоног л үерхтэй юм аа. Хоёулангийн 100 хоног ингээ болчлаа салъя. Тэгээд тэгэхээр нь би тгий гэсэн. Тэгсэн чинь надаас чи яагаад магадгүй асуудгүй юм уу гэхээр нь үгүй чи салхиж бодчихвол тэгэл салъя л да гэл амар бас жоохон онцгойх гээд үзчихгүй юу. Тэгсэн чинь манай хүн тэгээд тэр чигээрээ надаас салждаг байхгүй юу. 2-3 сар боллоо. Тэр чинь мэдээж манай найзуудын найз юм чинь мэдээж таарлахын хувьд тааралдаа байгаа юм. Тэгээд би өөрөө эргэж амар санаж эхлээд амар сайн байсан гэдгээ мэдээд араас нь би бүр хөтлөө гүйсэн шүү дээ. Хүн будаа минь энэ тэр миний араас нь гүйхт бол анхны бүгд эцсийн удаа эрэгтэй хүний араас гэж угуулгад л царайлж гүйтэйсэн баха. Тэгээд тэр гүүг явцдаа бүр чөтгөрийн юм хийж байгаа маа би. Жишээ нь жилийн дараа нэг найз охинтой болцсон гэсэн юм аа. Тэгсэн чинь тэр найз охинтой би найз болоод миний гол санаа тэр найзлчингуудаа эргэн зээгийн бүх сул талуудыг ингээд хилээд тэгээд дургу олгоод салгаад хичээд өөртөө авах санаатай байсан юм шиг байгаа. Юм шиг байгаа гэж угаасаа тийм байсан. Тэгсэн чинь тэр план маань бүтээгүй л дээ. 2 жил боллоо би ингээл хийж болох хайртай гэдгээ баталж олох бүхэл зүйлийг хийгээл 2 дэвтэр дүүрэн тэр залуу зориулсан ингээд захиануудаа бичдэг. Тэгээд оюутан боллоо, хотод ирлээ. 1-2 дахь курстэй залуучуудаа ингээд үерхэд уулзаад дээтлээд явж исэн ч гэсэндээ дотор ингээд байгаа л гэсэхгүй юм. Тэгсэн 2 дахь курсэд найзууд бөөнөрөө 10 жил их маань уулзъягээд тэгээд тэр дундууд мэдээж байгаа шүү дээ. Эсвэл найзлага тэгээл очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би харсан чинь бүр игээл хിവэрээ. Гэхдээ бүр ингээд би чинь тодорхой хэмжээнд цагийн ажил хийгээд сургууль соёлтой ингээ амьдрал маань нилээ ингээд ирээдүйн рүүгээ чиглэлцэн явж исэн чинь манай хүн бүр яг байранда тэгээ болоог нь надаас мөнгө зээлээч гэж асуух үед нь тэгэл тэр үеэс хойш нөгөө хүлээлт бүх юм байхгүй болоод move on ер нь бол хийх цаг нь болжээ гэж бодоод
орхисон байдаг. Гэтэл анхны юм гэдэг анхны л байдаг учраас сэтгэлд маань ингээд амар нандин үлдсэн хэвээрэл байдаг. 7 жилийн дараа их нэртэй хүүхдэн төрж байгаа гэдгийг нарчингуудаа миний бүр хамрын самсаа шахихаа за. Тэрэндээ би гайхаад өөрийгөө ваагаад ингээд амар мэдрэг хүлээж авч байгаа. Харамсаад байгаа юм бахтаа гэж бодсон чинь яг үнэндээ пандал тэрэндээ ингээд за болоодоо гэсэн баярын шимшрэл хамшрал ямар ч нэг тийм баярын юм байсан. Баярын мэдрэмж байсан юм байна лээ. Тэгээд тэрнээс хойш би яг ингээд сохроор араас нэг хөөх дэмий юм байна гэдгийг ойлгонгуудаа одоо ингээд амьдралаа бодох цаг нь болсон болж ийнч гэж бодонгуудаа дахиад авах уу. Тэгээд тухайн үед би дахиад авах уу, зүрхэд авах уу гэж байнга өөрөөсөө асуудаг байсан юм. Тэр үедээ би дахиад агаад за зөв залуу, сайн залуу сонгоно. Миний нөхөр болох хүн зөв хүн байх ёстой гэдэг утгаараа охины аавыг сонгож исэн. Одоо ч гэндээ сайн хүний хувьд сайн хүн. Гэхдээ бидний амьдралд юу болсон бэ гэхлээр хоёулаа ингээд сайн ээж аав, сайн гэр бүлийн дүрт ингээд тоглодог хүмүүс болсон. Тэгээд юу зөв гэсэн болгоныг хийгээл хоёр талаас мөнгө өгсөн ч гэсэндээ байр авах юм бол банкнд ихэнх мөнгөө явуулчих юм байна. Тийм учраас байшин бариад амьдрий гэд байшин бариад гал түлээд охиноо 3-4 нас хүртэл тэгж амьдрах сонголтыг хийгээ явж исэн. Тэгэл ерөөсөө зөв хоёулаа ингээд ээж аав учраас ингэх ёстой хийх ёстой гэсэн юмнуудыг дандаа хийдэг за. Ингээд 9-10 жил болохоор тэр ингээд амьдрал зүгээр л дун ингээд ямар ч тийм баяр хөөр гомдол уур уцаар хэрүүл уруул ингээд нэг амар гэл түр таг гэсэн юм ердөөсөө байхгүй. Яг л ингээд нэгэн хэмээн гаднаас харахад манай найзууд дандаа ёо тоор шиг ингээд ямар амгалан амьдрах гэсэн тэгдэг байсахгүй. Гэхдээ дотроо ингээд ямар ч тийм амьд харилцаа байхгүй. Тэр байтугай би ингээд охиноо 100 төрүүлнэ гэж яагаад хүртэл төлөвлөж байгаад яг өссөн өдрөө төрүүлж исэн. Гэх мэтчлэн ер нь бүх юм тооцоотой, төлөвлөгөөтэй байсан юм аа. Тэгээ битэрийн яг салах шалтгаан болсон нэг ядал болсон нь тэр нь зүгээр л шалтгаан юм шиг санагдав. Яг үндэ хоёулаа ингээд ямар ч юм амьдралын идвэх зүтгэлгүй болсон. Энд чинь тэгээд жүжиг шиг тийм юм тоглоод тахлаар чинь нэндээ сүлдээ ингээд залхаад ядарч байгаа байхгүй юу. Тэгээд ч хоёр тийшээ ингээд зүгээр аав ээж гэдэг хариуцлага өгөөд хоёр тийшээ болъё гэж болцоосон. Тэр үед би за дахиад авч болохгүй юм байна. Хүн л осын хойно мэдрэмж зүрх гэдэг зүйл амьд гэдгийг мэдрэхийн тулд үнэхээр ингээд хаана тогтлоод байгаа тэр газараа байх хэрэгтэй байна гэдэг бодолд орчихгүй юу. Тэгээд сонгосон залуучуудаа харсан чинь яасан бэ гэхлээр дандаа юм токсик залуучуудад би миний зүрх яваад зүрхээ сонсоод ингээд зүрхээ даагангууд дандаа юм токсик залуучууд руу явдаг заяа. Тэгээд тэрнийхээ шалтгааныг бодсон чинь зүрх даагна гэдэг чинь ер нь бол биш дээ. Зүрх чинь цус шахаг л урагтай штэ. Зүрх даагна гэж яриад байгаа яриа маань яг үндсэндээ бид нар мэдрэмжээ даахыг хэлж байгаа буюу мэдрэмж гэдэг чинь хүний ухамсаргүй дахиас гардаг зүйл байгаа байхгүй юу. Тэгээд би ухамсаргүй дахиад даагаж явж байгаа нь ямар алдаатай байсан бэ гэхлээр бидний аав ээж ямар хүмүүс байсан бэ гэхлээр ажилсаг тийм хичээнгүй зүтгэлтэй дайчин хүмүүс байсан. Ааваасаа би тэр зан чанарыг нь авсан боловч ажлын талбар дээр тэр нь нөлөөлтгөө би үнэхээр дайчин зүтгэж зүтгэжиж би нэр хүнд эсвэл тушаалууд ахих боломжтой. Гэтэл амьдрал дээр би андуураад тэрнгээрээ яваад байсан байгаа байхгүй юу. Заавал хичээж зүтгэж зүгээр ингээд эрүүл харилцаанд орохоор ямар ч надаас хичээл зүтгэл гарахгүй чаленжлахгүй байгаа нь надад амар өдөртэй санагдаж байна. Гэтэл ийм токсик намайг ингээд чи чадахгүй болохгүй ингээд шүмжлээд байгаа харилцаа надад ингээд амар тийм чаленжинг санагдаа, сонирхолтой санагдаад намайг дээшээ босгож унгаж ингээд дээшээ доошоо болгоод байгаа харилцаанд би дурлаад тэгээд тэр сонголт маань эргээгээд одоо ингээд аав ээж маань тухайн үедээ тийм нийгэмд өссөн энэ амьдрал нь ингээд болоод гэтэл өнөө орчин цагийн энэ эрх чөлөөтэй 21-р зуунд тиймэрхүү харилцаатай гэр бүл аавж явах нь бүтэхгүй шүү дээ. Тийм учраас би энийг өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Иймээс би мэдрэмжээ даах нь бас буруу юм байна. Дан ингээ мэдрэмжээ даах нь буруу юм байна. Дахиад даах нь бас ч буруу юм байна. Гэхдээ одоо яг яах ёстой болоо гэж бодож байхдаа нэг үг намайг бүр ингээ зүрхэнд харагдсан байхгүй юу? Тэр нь юу вэ гэхлээр англиар хэлэх юм бол if you want to find your soulmate, heal your souls. Буюу монголоор орчуулах юм бол заяаны ханаа гэж орчуулах юм уу тий. Заяаныхаа хантай учрамаар байвал заяагаа тэгшлээ. Одоо заяагаа
зөв болгооч гэдэг юм үү тиймэрхүү утгатай. Тэгэнгүүт яг би гэж ер нь яг миний сөүл жинхэнэ би гэж ер нь яг хийм бэ гэдэг аялал маань тэндээс эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд өөрийгөө таньж мэдхийн тулд дахиад л эргээд нэг X-үүдийнхаа тусламжийг авч байгаа юм. Тархин дотор нөгөө X-үүдээ дахиад дуудаж байгаа байхгүй юу. За Como Babies та нар ингээд яг та нартай харьцсан ирсэн харилцаан дээр ямар асуудал байгааг юу олж харж иж өөрийгөө таних юм шиг байна гэдэг. Тэгээд X-үүдээ буцаж бүгдийг татаж гаргаж ирэнгүүтээ нэг амар гоё зүйл болсон. Тэр нь бүр энергийн хуулиараач тэр энэ Юнгийн, Фройдын, Адлерийн сэтгэл судлаач батлагдсан арга зүй байгаа юм. Та нараас нэг хүсэх юм нь яг ингээд миний бичлэг ингээд дуусгаад одоо ингээд зогсоогоод гэхэд тэгэх үед миний бичлэгийг зогсоож жагаад яг тэр арга зүйгээр дагуу хийгээд үзээрэй. Тэгээд тэгхийн бол миний цаашлах бичлэг цаашаа ярих юм маань илүү үр дүнтэй, илүү өгөөжтэй байна. Зөвхөн ганц бич гэлтэхгүй хосууд ч гэсэнтэй харилцаанд болдоггүй шүү дээ. Тэгвэл яг тэр хүн яагаад энэ гэдэг юм листүүдийг ингээд гаргаад зогсоож жагаад гаргаад тэгээд өргөжлүүлээд үзээрэй за. Тэр нь юу вэ гэхлээр би ингээд залуу болгоноосоо надтай харилцагтаа гаргаж исэн алдаануудыг нь түүччихсэн байхгүй юу. За тэр намаа ингээд сонсдоггүй байсан, тэр намаа ингээд хүлээн зөвшөөрдөггүй тий. Тэрний шин чанарууд юм биш шүү. Тэр надтай харилцагтаа ямар алдаа гаргадаг байсан гэдгийг нь түүжиж шүү. За яг одоо ингээд цогсоогоод найз залуугаас гол X-үүдийнхаа чамтай харилцагтаа гаргаж исэн бүх алдаануудыг нь түгэд бичээрэй. За түгээд бичсэн гэдэгт итгээд яриагаа өргөжлүүлээ. Над дээр 3 ерөнхий юм ажиглагдсан байхгүй юу. Нэгтгэн гэх юм бол намайг өсөө үнэлдэггүй байсан. Тэдний төлөө хийж байгаа юмыг маань золиослж байгаа золиосын юм маань гэсэндээ үнэлж хүлээж авдаггүй байсан. Хоёр дахь нь гэх юм бол надад худлаа ярьдаг хүмүүс байгаад байсан. Гурав дахь нь гэх юм бол намайг хүндэлдэггүй байсан байхгүй юу. Тэгээд эдгэрийг ингэж гаргаж ирснийхаа дараанаас бүгдийг нь тэр намайг тэгдэггүй байсан гэдэг үгийг өөрчлөөд би өөрийгөө тэгдэггүй байсан гэж өөрчилж бичсэн байхгүй юу. Тэгэнгүүт юу болж ийнэ гэхлээр нэгтгэх нь тэр намайг үнэлдэггүй биш би өөрийгөө үнэлдэггүй байсан юм байна. Буюу за ингээл нэг юм болол юм за би яах вэ хүүхдийнхаа төлөө за би яах вэ гэх жишээний өөрийгөө үнэлүүлэх тийм боломж өгөөгүй учраас нөгөө хэд маань юу гэж бодгоо. За яах вэ? Байж л идэх юм ч юм уу. Тийм бодолтой болцсон байдаг байсан юм шиг байна. За тэгээ хоёр дахь нь надад худлаа яриад байдаг гэсэн. Яагаад худлаа яриад байсан гэвэл тэр надад худлаа яриад байдаг байсан биш. Би өөрөөсөө худлаа яриад байдаг байсан юм аа. Буюу би өөрөөсөө яг үнэнч байлаа. Жишээ нь бол өөртөө өгсөн амлалтандаа үнэнч байлаа. Яг өөрийнхөө мэдрэмж бодолтой үнэнч байлаа. Өөрийгөө дандаа л хойш нь хаяал те. Өөртөө үнэнч байж чадахгүй. Өрөөл бусдыг ингээл кэрлэл яваад байсан. Тэгэхээр чи хин надад үнэн байх вэ? Тийм учраас би өөртөө үнэнч байгаагүй мэнаа гэдгийг олж харж байгаа юм. Гурав дахь нь намайг хүндэлдэггүй байсан буюу би өөрийгөө хүндэлдэггүй байсан юм байна. Өөрийнхөө ингээд мэдрэмж дургүй байгаа зүйлдээ үгүй би ингийг хүсэхгүй байна гэхгүй гээд хэлчих чадахгүй тийм. Өөрийнхөө ингээд байгааг хүндлээд өмсөж зөөж эдэлж хэрглэж байгаа бүхнээ ингэж өөрөө хүндлээд юу хүртэх ёстой тэрийг хүртэх гэж биш олдсон юм болгоныг нь өмсөж зүүгээл олдсон цагийг нь одоо надад гаргаж байгаа олдсон цагт нь би ингээл баясаж байгаа л. Гэтэл би өөрийгөө эдээс эдэн цагт би заавтай гэдэг ч юм уу баундрийгоо ерөөсө тавьж чаддаггүй. Өөрийгөө хүндэлдэггүй байсан учраас тэд намайг хүндэлдэггүй байсан байгаа байхгүй юу. Ингээд л харахад ердөөсөө тэдний ачаар би өөрийгөө яаж хайрлах ёстой, өөртөө яаж ажиллах ёстой гэдгийг ойлгочихж байгаа буюу энэ нь миний ингээд өөрийгөө хайрлах мантра болоод авчдаг байхгүй. Би өөрийгөө хүндэлдэг. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Би өөртөө үнэнч, би өөрийгөө үнэлдэг, би өөрийнхөө үн цэнийг мэддэг. Гэх мэтчлэн үгсүүд нь миний өөрийгөө хайрлах мантра болоод авчиж байгаа. Бидний ачаар яг өөрийгөө яаж зөв хайрлах уу гэдгийг ойлгоод өөртөө ингээд ажиллаад өөрийгөө хайрлаад эхэлж байгаа юм. Хүмүүс хэлмээр санагддаг юм нь юу гэхлээр ямар нэгэн харилцаа руу битгий яарж ороо. Ялангуяа залуу хүмүүсд өөрийгөө таньж мэдээд чиний амьдралын утга учир үн цэн чи хийм бэ дуртай дургүй зүйл гэдгээ бүгдийг нь мэдсэн цагтаа өрөөл бусдтай харилцаж амьдралаа нийлүүлэх гэдэг зүйлрийг орсон хамаагүй дээр
бүр насааж өмөрс надад идэх 30 хүртлэх хүнтэй битгий сууггүй битгий гаргаа. 30 хүртлээ аял тань өөртөө танилж өөрийгөө олж нэ илрүүл. Тэгээ нас ч заах нь тэнэгэлтэй. Өөрийгөө маш их олцсон хүмүүс ч бас байна. 30 гарсан ч гэсэндээ өөрийгөө үгүй олоогүй хүмүүс байна л да. Тэгэхээр нас ерөөс хэмэрээгүй мэнэ. Нэгдээс л өөртөө л ихлээд ажил, өөрийгөө хайрлж сур. Тэгсэн цаг хайрлах. Энд чинь гарч ирнэ гэдэг үгнүүдийг би зөндөө сонсон ч гэсэндээ саяхан л энэ утга учирыг үнэнгээс ойлгосон. Яг одоогор би хостой болоогүй, still single юм л да. Гэхдээ ирээдүйн нөхрөө санана гэж байхгүй. Би өөрөө энергийнхаа хувьд ямар байна, яг тийм хүнтэй л учирсан бэ штэ өнгөрсөн цагуудад. Яг одоо л би яг mentally, emotionally насанд хүрч байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэгэхээр миний энерги юм учраас надтай очих хүн бас л emotionally, mentally adult болчихсон. Амар англи үг ашиглаад байна тийм. Тийм хүмүүстэй очихно гэдэгтээ ямар тач би 200% итгэлтэй байгаа. Тэднэрт өгч чадах юмаа хүртэл бодохоор амар гой санагдаад байгаа байхгүй юу? Яг миний зүгээс би ирээдүйн нөхөртөө гэх юм бол амар амгалан, тайван байдал, дэмжлэг, тэгээд дээрэс нь хамтаа өсөх хөгжих, өөрийнхөө нь хүлээн зөвшөөрөх, үнэлж хүндлэх гэдэг надад би ингээд тэр хүнд өгч чадах юм маш их байгаа. Тэгэж бодохоор миний ингээд ямар азтай залуу ирээдүйд миний нөхөр болох болоо гэж би боддог. За ингээд төгсгөлтөн гэж хэлгээд синглчүүд минь сайхан хайртайгаа уулзрах болтугай. Учирсан нэг нь сайхан хайраа битгий алдаарай. Цугтаа баярлаж, цоврж уралдаг байгаарай гэж хэлгээд басгая. Энэ нөхөр бүр гол ус шавар дуулаад заваарч өгч байна. Манай ой. Их чөлөөг мэдэрч байна. Яа чи гоё юм уу? Ой тийм хаваа авах яах вэ? Ой наа амар шавар байгаа юм шүү. Орцсон уу? Наша. Бишээ. Тэнд ингээ хүмүүс амьдэрч байгаа шүү. Би ажил. Яй. Би сая наашаа ирж байхдаа навчин дунд намганд ороод хайртай гутлаа будаачихлаа. Томоо сандал уух юм зумаа бариад батарчин шиг л